Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн бэ халуун байна. Номын ертөнц клубын гишүүн уу халуун байна. За өнөөдөр бид амьтдын тухай 50 номоосоо Дэвид Мичигийн Далай ламын муур хэмээх баримтат номыг ярих гэж байна. За хоёулаа шууд номынхоо үйл явдлын талаар ярьж эхлэе. Номд маань яг юуны тухай өгүүлдэг вэ? Бидэндээ дэлгэрэнгүй хуваалцаач. Номд маань болохоор нэг муур гардаг. Тэгээ ингээ гудамжинд амьдардаг ямар ч гэр оронгүй тэр муурыг ингээ Далай лам аваад ингээ өөрийнхөө гэрт орогнуулдаг. Далай ламын гэрт очоод ингээд амар жаргалтай амьдралыг үздэг. Ерөнхийдөө Далай ламын уулзж байгаа ингээд тэр хүмүүсийн ингээд ярьж байгаа зүйлээс нь буддын гүн ухааныг ингээд ойлгож эхэлдэг. Тэрийг ингээд амар энгийн ойлгомжтойгоор ингэж өгүүлдэгэ гэсэн үг. Тэгвэл ном дээр манд гардаг муурын дотоод өөрчлөлтүүд, сэтгэл санаа тэднэр маань хэрхэн хувьж өөрчлөгдөж байсан бэ? Муур маань анх бол амар бие тус амьтаа. Тэгээд ингээд тэр газарт очоод бүр амар өөрчлөгдсөн. Яагаад тэгэхээр тэр Далай лам маань хүмүүстэй их уулздаг. Тэр хүмүүс нь буддын ингээд сургаалаар ингээд өөрийгөө ингээд гэгэрүүлжсэн. Тэгээ муур маань ч гэсэн маш их ололтыг авсан. Тэгээд ингээд улам л ингээд сайжирч ихсэн оюун санаанд буддын гүн ухааныг ойлгоод одоо тэрийгээрээ дамжуулж бидэрт бас түгэж чадсан гэх юм уу? Тэгвэл дан ганц муурын талаар гарч байгаа ч гэсэн биднэрт ч бас номоор дамжуулан буддын талаар ойлголт мэдээллийг авна гэсэн үг. Ер нь бол хамгийн ойлгомжтой бичигдсэн гэж үздэг юм л. Тэндээс өөрөө хэрэг зүйл ойлгож авсан бэ? Тэгээ тэрийг амьдралдаа ашиглаж байгаа тиймэрхүү сургаал байгаа юу? Мэдээж маш олон байгаа. Гэхдээ тэндээс нэг ганц хоёрыг дуудах юм бол ад жаргал гэдэг зүйл гаднаас биш өөрийнхөө сэтгэлийн гүнээс олддог юм байна гэдгийг тэрийг хизээж хайж болохгүй байна. Мөн бусдыг хайрлаж инэрлэх тиймэрхүү сэтгэлийг ерөөдөө ойлгох хэрэгтэй байна гэдгийг хамгийн сайн ойлгож авсан гэх юм уу? Тэгвэл муур маань их бие тоосон хямсгасан амьтан байсан гэсэн шүү дээ. Тэгвэл Далай ламын хажууд очоод дотоод амар амгалан тийм ээ илүү гэгэрэхэд яг хамгийн чухал алхмууд юу байсан бэ? Муур маань тэдгэрийг олж авч явах хугацаанд яг юутай тэмцэж ямар ололт амжилтанд хүрсэн бэ? Маш олон хүмүүсийн яриаг сонссон. Тэр дотроос нэг нэгээрээ сурсан. Мэдээж нэг өдрийн дотор бүх зүйлийг сурчихгүй шүү дээ, тий. Нэг өдрийн дотор за өнөөдөр жишээлбэл аз жаргалыг за дотроосоо хайх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон бол дараагийн удаа бусдыг ингэж хайрлаж инэрлэх хэрэгтэй байна. Энэ үнэхээр чухал юм байна гэдгийг ойлгож чадсан. Дараа нь сэтгэлийн амар амгалан яаж тогтдгийг тий. Тэр бүх зүйлийг бүгдээрингийн хүн болгоны туршлагаас, хүн болгоны ярианаас ойлгож авсан. Ерөнхийдөө нэг нэгээр алхамаар ингэж явсан гэх юм уу. Тэгхийн болохоор ингээд үзэгчдэд ойлгоход сонсогчдод те ингээд ойлгоход амар болсон юм шиг санагдчих. Тэгвэл муурын дүрээр маань Дэвид Мичи яг ямар санааг уншигчдад хүргэхийг хүссэн гэж бодож байна. Энэ дан ганц ингээд мууранд тийм ээ сургаал өгөх тийм ном биш байсан баг. Муураар дамжуулан ямар нэгэн санааг бас илэрхийлсэн баг. Муур ерөөхдөө энэ номон дээр хүний эго хүний дотоод ан чанарыг харуулж одоо ерөөхдөө нэг тийм анханасаа хүн гэдэг зүйл ихэс дүрхтээ цав цагаан цаас шиг төрдөг шүү дээ. Тэгтэл тэрэн дээр бид нар маш олон зүйлийг сурдаг. Муур яг тэр үедээ замаа алдсан байсан байгаа шүү дээ, тий. Гадаа төөрөөд маш олон зүйлийг тулцсан. Тэрнгээрээ маш их зантай болсон. Одоо яг жоохон хэцүү байдалд орсон байна да. Тэр үедээ муур ингээд буддын гүн ухааныг ойлгоод тэрнээсээ маш их зүйлийг ойлгож авсан нэг талаараа амар их хувьсэлд өөрчлөлт хийсэн гэж бодож байна. За тэгвэл муур буюу амьтны маань өнцгөөс хүний амьдралыг дүрслэх нь яг ямар шин санааг чамд илэрхийлсэн гэж бодож байна вэ? Бид нар яг хүнд ийм санааг ойлгуулахын тулд ном дээр маань хүнээр ч илэрхийлж болох байсан шүү дээ. Гэтэл чи ер нь яагаад муурыг сонгож авч амьтнаар ийм зүйлийг төсөөлж илэрхийлсэн гэж бодож байна вэ? Зохиолчийн хувьд муурыг авсан надад бол амар таалагдсан. Бас ойлгоход илүү төхөн болсон гэж бодож байгаа. Далай лам хэрвээ хүүхэд өргөж аваад хүүхдэрээ дамжуулж ингэсэн бол бид нар энэ шиг ингэж сайн ойлгохгүйсэн гэж бодож байна. За чи өөрийгөө ингээд Далай ламын муурынхаа оронд тавьбал ямар сургамж авах байсан бэ? Мэдээж маш олон л та. Гэхдээ тэн дундаас миний хамгийн сайн ойлгосон зүйл
ад жаргал гэдэг хизээж гаднаас олдог зүйл биш юм шүү. Дотоод сэтгэлийн гүнээс гарч ирдэг зүйл юм шүү гэдгийг хамгийн сайн ойлгосон. Нөгөөтэйгөр амьтдыг хайрлах мөн бусдыг хайрлаж инэрх ийм ухааныг л хамгийн сайн ойлгосон юм болов. Чиний тэгвэл ингээд номыг уншихаас өмнөх бас нэгэн ийм өөрийн гэсэн бодол чамд байсан байх. Тэгвэл номыг уншсны дараа хэрхэн өөрчлөгдөв? Номыг анх уншихаасаа өмнө болохоор энэ номын талаар юу ч мэдээгүй. Яг үнэхээр би судлаагүй уншсан л да. Гэхдээ ингээд унсныхаа араас маш олон зүйлийг ойлгож авсан. Тэгээд анх болохоор номын хавтас айгүйх таалагдж байсан. Яг ингээд нөгөө нэг хувцсны доор нуугдсан жижигхэн муужгаа байсан байхгүй юу? Тэгээд яг тэрийг сонирхож амар их уншсан. Тэгээд тэрнээс хойш маш олон зүйлийг бас ойлгож авсан. Чи тэгвэл яг тэр дундаас ингээд амьдралтаа хэрэгжүүлж байгаа зүйл байгаа юу? Өөрийнхөө дотроос өөрийнхөө ад жаргалыг хайж байгаа явдал маань юм болов уу гэж бодож байна. Тэгвэл чи энийг уншигчид яг ямар насны ч юм уу те ямар хүмүүс уншаасай гэж бодож байна. Тэг энэ ном за бага насны хүүхэд за том насны хүн гэсэн юм насны хязгаар байхгүй. Зүгээр л хүн болгон өөрийгөө хайж олохыг хүсэж байгаа хүн болгон уншаасай гэж хүсэж байна. Мөн буддын гүү ухааныг бас шүтдэг хүн байх юм бол бас илүү ойлгомжтой байх юм болов уу гэж бодож байна. За тэгвэл номоос авсан шин соргоог өөр сонирхолтой зүйл юу байв? Үйл явдлын талаар хоёлаа яриа л да. Хамгийн сэтгэлд ингээд тод үлдсэн тиймэрхүү үйл явдал нь юу байв? Одоо ингээд гадаа хаягдсан амьтад их байдаг штэ тий. Яг үнийг хэлэхэд ийм далал ам шиг ингэж авдаг нь ер нь бол цөөхөн штэ тий. Манай Монголд энэ зүйл ер нь ховор байдаг. Ер нь вакцин хийлгэсэн ч юм уу тий. Заавал тийм ийм гэсэн сонголттойгоор муур нохоог үрчилж авдаг. Тэгээд буцаад тэр муур нохоогоо хайрлж халамжуулж чадахгүй тэрийг ингээ хайцдаг. Ингээ ер нь ямар ч хариуцлагагүй. Тэгээ тэр нь яг энэ номон дээр бол нэлээд гэгээлэг өнцгөр харуулсан гэх юм уу? Тэр хэсэг нь надад амар сайн таалагдсан. Тэгвэл одоо яг энэ кейс байгаа штэ. Гадаа ингээд айгүй их амьтад хохирч ин тийм ээ амь насаараа эрүүл мэндээрээ энийг хэрхэн засаж залруулж болох вэ? Чиний бодлоор анхнаас л амьтанд хийж явах шагаа болвол хариуцлагатай байж чадах хэрэгтэй. Тэр амьтныг хүн хөлтөл нь хайрлахаар хэмжээнд байх хэрэгтэй. Мэдээж үржүүлэх зорилгоор биш л бол битгий үржүүлээтэй тий. Хүн бүрл дор бүрнээ ингээд ухамсартай хайрлах гэсэн бол тэр чигээрээ хайрладаг. Бүх насын дуустал хайрлж чадах хэмжээнд хүрсэн цагтаа л ер нь нохоо муур тижээгээсэй гэж хүсэж байна. Нохоо муур гэлтгүү бүх тижээвэр амьтныг за би чин сэтгэлээсээ хайрлах чаднаа. Би нэг үхтэл нь хайрлана гэсэн хүн л тижээгээсэй гэж хүсэж чинь тэрнээс хоёрын оронд тий дундуур нь гаргаж хаяал хөрх энийг амтныг бас зовоогоод байвал хэцүү шүү дээ тий. Тийштэй үлгэр хаалгаан дурдгүй гэж бараг л тэр чинь ингээд хүүхэдтэй болж байгаа юм шиг л маш их хариуцлагыг авж байгаа. Тэгээ тэрийгэ ухамсарлаад спентрийн хийлгээд тийм ээ хариуцлагатай байж тэгээ дараагийнхаа үйлдэлийг бас бодлох хэрэгтэй байх тийм ээ. За чам тэгвэл өөр ингээд хоёлаа ярилцсан тэгээд нэмээд хэлэх нэмэлт мэдээлэл ч юм уу өөр хэлээгүй үлдээсэн зүйл байна уу? Энэ Далай ламын муур номын зохиогч Дэвид Мичи гэдэг хүн маань анх Зимбабwe улсад төрсөн. Тэгээд одоо бол Австрали улсад амьдарч байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ номын зохиолч маань юугаар онцлог вэ гэх юм бол ингээд буддын гүн ухааныг хүмүүст арай ойлгомжтойгоор амархнаар ингээд өгүүлдэг. Тэр нь энэ номын онцлог. Мөн бусад номнууд нь ч гэсэн ингээд тэрнтэйгээ адилхан ийм буддын гүн ухааныг өгүүлсэн. Жишээлбэл одоо энэ Далай ламын муур байна тий. Мөн дахиад бис олголт хэрхэн хялбар сурах вэ? Тэгээд завгүй хүмүүст зориулсан буддизм ухаарл ягаад шоколаднаас илүү амттай вэ гэх номнуудыг бичсэн байт юм лээ. Ямар сонирхолтой тэр сүүлийн ном ямар сонирхолтой нэртэй вэ? Ухаарл ягаад шоколаднаас амттай вэ? Бас сонирхолтой юм байна тий. Энэ номыг уншаад таалагдах юм бол бас дараагийнхын номнуудыг уншиж болох нь шүү дээ. За тэгвэл чи хэр их ном уншдаг вэ өөрөө? Миний хувьд яг 2 жилийн өмнөөс ном уншиж эхэлж байгаа. Өөрийнхөө хэмжээнд хөөрхөн гэртээ номын сантай болж байгаа. Тэгээд амир хөрхөн. Одоо бол нэг 30 байна уу 20 номтой байгаа. Тэгээд мэдээж клубийн гишүүн учраас бас клубийнхаа номын сангаас бас ном уншин. Тэгээд нэлээдгүй номыг 2 жилийн хугацаанд өөрийнхөө хэмжээнд чадах чинээгээр уншсан. Тэгээд тэр болгоноос маш их зүйл ойлгож ухаарч авч байгаа. Ер нь номын клубийн гишүүн басан дээр их баярлж байгаа. Тэгвэл манай клубийн гишүүн болох бас ийм давуу талтай байдаг. Тэгээд манай клубийн зүгээс болохоор орон даяар
бүх ерөнхий боловсролын сургуулиудыг ингээд номын клубтэй болгож байгаа. Хэрвээ сургууль дээрээ номын клубтэй болох сонирхолтой аль эсвэл манай клуб чинээр үзхийг хүсвэл доорх дугаараар бидэнтэй холбогдорой. Чи ер нь байгалийн экологийн чиглэлээр ном уншдаг уу? Байгаль экологийн чиглэлээр одоохон арай уншиг байгаа гэж. Одоо бид нар энэ 50 номынхаа жагсаалтыг амьтдын тухай гаргасан бол дараагийнхаа 50 номыг болохоор байгаль экологийн чиглэлээр гаргах гэж байгаа. Амьтан тайртай хүн болгон бас би байгалаа хайрлах хэрэгтэй гэж боддог. Орчин маань эрүүл байж иж бид тэгээд амьтад маань ч гэсэн эрүүл байна. Тэгэхээр бид нар амьтаа хайрладаг бол байгаль орчноо ч гэсэн заавал хайрлах хэрэгтэй. Тэгээд тэдний талаар мэдээлэлээ бас айгүй их цуглуулах хэрэгтэй ах гэж бодож байна. Хэрвээ та бүхэн байгаль экологийн чиглэлээр ном уншиж байсан мөн түүнийгээ санал болгохыг хүсвэл номын ертөнц нээлттэй Facebook хуудасны комент хэсэгт номынхоо нэр болон зургийг сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Мөн чи ч бас дараагийн 50 номынхаа жагсаалтыг гарангуут нь байгаль экологийн чиглэлээр ном бас уншаад үзээрэй. За ингээд бидэнтэй ирж сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай.